Түгсэгийн Тэмбүүний туршилт. Америк нэгдсэн улсын эрүүл мэндийн түүхэн дэх хамгийн ёс зүйн маргаантай судалгаануудын нэг бол Түгсэгийн туршилт юм. 1932-оос 72 оны хооронд Америк нэгдсэн улсын нийгмийн эрүүл мэндийн алба болон Түгсэгийн институтын судлаачид Алабама мужийн Түгсэгийн хотын 600 орчим Африк гаралтай Америк эрчүүдийн дунд энэ судалгааг явуулжээ. Судалгааны албан ёсны зорилго нь бол тэмбүү өвчний эмчилгээ хийгдээгүй нөхцөлд өвчний явц хэрхэн өрнөж байдгийг судлах байв. Гэвч энэхүү туршилт нь оролцогчдын эрхийг ноцтой зөрчиж, тэдний эрүүл мэнд амь насыг эрсдэлд оруулсан ёс зүйн үйлдэл болж таарсан юм. Судалгаанд оролцогчдыг урьдчилан тэмбүүтэй болон эрүүл хүн гэсэн хоёр бүлэгт хуваажээ. 399 оролцогч нь тэмбүүтэй байсан бол 201 нь уг өвчнийг тусаагүй байв. Судалгаанд хамрагдсан хүмүүс голдуу боловсролын түвшинд доогуур эмнэлгийн үйлчилгээ хүртэх боломжгүй фермерүүд байсан бөгөөд тэдний судалгааны бодит зорилго болон эрүүл мэндийн байдалтай холбоотой мэдээллийг оролцогчдод өгөөгүй байна. Судлаачид эдгээр хүмүүст муу цус гэдэг ойлголтыг ашиглаад тэднийг янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдаж байна гэж итгүүлжээ. Угтаа бол муу цус гэдэг нь тухайн бүс нутагт анемия, ядаргаа, тэмбүү зэрэг олон янзын өвчнийг хийлэх нийтлэг нэр томьёо байсан юмсанж. Судалгааны нэг ноцтой асуудал нь тэмбүү өвчнийг эмчлэх шин нэм гараад байхад оролцогчдод зориудаар эмчилгээ хийгээгүй явдал байсан юм. 1940-од оны дунд үеэс пенициллин нь тэмбүү өвчнийг эмчлэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг шинжлэх ухаанаар баталсан байлаа. Гэвч Түгсэгийн туршилтын судлаачид өвчтөе хүмүүст пенициллинээр эмчлэхгүй байх шийдвэр гаргаж өвчний явцыг ажиглахыг илүүд үзсэн байдаг. Энэ бол зөвхөн тухайн оролцогчдод бус тэдний эхнэр үр хүүхдүүдэд ч гэсэн хохирол учруулсан хэрэг юм. Олон эрэгтэй өвчнөө мэдэхгүйгээр гэр бүлийнхэндээ халдааж, үүнээс үүдэж шин төрсөн хүүхдүүд нь хүртэл төрөлхийн тэмбүүтэй гарч байлаа. Судлаачид оролцогчдын итгэлийг олж авахын тулд олон янзын арга хэрэглэж байлаа. Тухайлбал, эмнэлгийн үзлэгт хамрагдсан тохиолдолд тэдэнд үнэгүй хоол өгнө. Заримдаа тээврийн зардлыг нь бас төлдөг байжээ. Үүнээс гадна судалгаанд хамрагдсан хүмүүс нас барсны дараа оршуулгын тэтгэмж олгохоор амласан нь ядуу иргэдийг оролцуулах гол шалтгааны нэг болсон гэж үздэг. Гэхдээ эмчилгээ хийлгэх боломжтой болсон хэдий ч өвчтнүүдийг зориуд эмчлэхгүй байсан гэдэг нь судалгааны хамгийн ноцтой гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан юм. Энэ туршилт 40 жилийн турш үргэлжилсэний эцэст олон нийтэд ил болоод шүүмжлэл дагуулжээ. 1972 онд судалгааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэл гарч хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Америк нэгдсэн улсын засгийн газар болон эрүүл мэндийн байгууллагууд энэ явдалд хариуцлага хүлээхээс өөр аргагүй болж судалгааг зогсоосон. Улмаар Америк нэгдсэн улсын Конгресс хүний био анагаахын судалгааны ёс зүйг зохицуулах хууль баталж эрүүл мэндийн судалгаанд оролцогчдын эрхийг хамгаалах олон дүрм журам гаргасан байна. Түгсэгийн туршилт нь Америк нэгдсэн улсын шинжлэх ухааны судалгааны салбарт гүн гүнзгий сүүдэр үлдээсэн бөгөөд ялангуяа Африк гаралтай буюу хар арьстай Америк иргэдийн эрүүл мэндийн байгууллагуудад итгэх итгэлийг ноцтойгоор бууруулжээ. Энэ явдлаас хойш олон 10 жилийн турш хар арьстай Америкчууд эрүүл мэндийн судалгаанд оролцохоос татгалзах, вакцинжуулалтад үл итгэх, эмнэлгийн тусламж авахаас зайлсхийх хандлагатай болсон нь судлаачдын анхаарал татсан асуудал болж босч иржээ. 1997 онд ерөнхийлөгч Билл Клинтон Түгсэгийн туршилтад өртсөн хүмүүст болон тэдний гэр бүлийнхэнд Америк нэгдсэн улсын засгийн газрын нэрийн өмнөөс уучлал гуйн ханджээ. Тэрээр энэ явдлыг Америк нэгдсэн улсын эрүүл мэндийн салбарын хамгийн ичгүүртэй хэрэгүүдийн нэг мөн хэмээн нэрлээд цаашид ийм ёс зүйн туршилтыг дахин хийхгүй байхыг баталгаажуулах зорилгоор шинэ дүрм журам хяналтын механизмуудыг хэрэгжүүлсэн байдаг. Мөн хохирогчдын гэр бүлд нөхөн олгуур олгож Африк гаралтай Америк иргэдийн эрүүл мэндийн боловсрол үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Түгсэгийн туршилтын түүх нь эмнэл зүйн судалгаанд хүний эрхийг хамгаалах ёстой гэдгийг харуулсан хамгийн том сургамжуудын нэг болж үлджээ. Үүнээс улбаалан био анагаахын судалгаанд оролцогчдын эрхийг хамгаалах олон улсын дүрмүүд боловсруулагдаж, судалгааны оролцогчдод бүрэн мэдээлэл өгөх, тэдний зөвшөөрлийг заавал авах, судалгааны үр нөлөөг хянах механизмуудыг бий болгожээ. Өнөөдөр эмнэл зүйн судалгаанууд ёс зүйн хорооноос зөвшөөрөл авч байж эхэлдэг болсон нь Түгсэгийн туршилтын хар бараан сургамжийн нэг үр дүн гэж хэлж болох юм. Дээрх туршилт нь шинжлэх ухааны нэрийн өмнөөс хийгдсэн боловч хүний эрхийг ноцтой зөрчсөн жишээ болж эрүүл мэндийн судалгаанд ёс зүйг чанд сахих шаардлагатай байдгийг дэлхий дахинд
ойлгуулсан түүхэн үйл явдал юм.